одоо бас одоо иргэдээс янз янзээс гомдол саналууд ирсэн учраас хөгжлийн банктай ярьж одоо энэ дээр бол бас одоо тодорхой шалгалт оруулаад энэ дээр дүгнэлт гаргахаар одоо яг ажиллаж байгаа. За нэг асуудал. За хоёрдугаар үнэлгээний асуудал тогтоогоо дээрээс нь энийг гүйцээж барихын тулд ямар хэмжээний хөрөнгө гарах вэ? Тэ? Тэр хөрөнгийг одоо ямар их хөөсөөс гарах вэ гэдэг асуудлыг одоо би шийтгэе. За үүний дараагаар одоо 1 м квадратын үн яг одоо бодит байдал дээр хэд болох вэ гэдэг үнэлгээ гарна. За үнэхээр одоо юу гэдгийг ипотекийн зээлэнд хамруулах тэр одоо шаардлагаас нэлээд өндөр гарах юм бол энийг одоо шууд хөгжлийн банк зарж борлуулаад зах зээлийн таншаар зарж борлуулаад одоо хөгжлийн банкны үр авалгыг багдуулах ийм хувилбарлал оруулах гэж бодож байгаа. Харин шинэ яармаг хороолт байж байгаа 530 айлын орон сууцны тухайд бол бид нийслэлийн засаг даргатай ярьж байгаа. За нийслэлийн засаг дарга бол нийслэлийн орон сууцны корпорацтай буюу гэр хорооллыг одоо орон сууцчлуулах хөтөлбөрийн хүрээнд за нийслэл одоо бас дэмжлэг сан байгуулж байгаа юм билээ. Тэгээ энэ хүрээндээ одоо тооцоололоо дахиж хийгээд нийслэл рүүгээ шилжүүлж аваад за энийг одоо бас нийслэл одоо тэр хүрээндээ бас тэр барилгыг тоолвол ашиглалтанд оруулаад за харин тэр барилгыг бол өстой нөгөө багш эмч нарын одоо орон сууцны хангамжийг сайжруулах буюу ипотекийн зээлд хамруулах бол боломжтой гэж бид үзэж байгаа. Ийм хувилбарууд яригдж байгаа. Хөтөлбөрийн цамжлах хувилбарын захирлын сонгон шалгаруулалт хийзээ болохгүй өнгө оноос өмнө болно гэж хэлсэн. Тэгэхээр энд ийм зүйлийг одоо тавханд бас зориуд хэлэхгүй болохгүй байх. Төрийн өмчийн бодлого дотоодын газар бол төрийн өмчийн компаниудыг бол удирдах гэсэн юм бол үе бол бий. За засгийн газрын шийдвэр гарч одоо Монгол улсын үндсэн хуулийн 6-2 заасны дагуу баялагын санг одоо үйл ажиллагааг нэвтрүүлэх зорилгоор уул уурхай компаниудыг бол Эрдэнэс Монгол нэгдлийн харьяалал шилжүүлсэйг тавхан мэдж байгаа. За тэр үеэр бол одоо төрийн өмчийн бодлого дотоодын газрын харьяанд байсан Эрдэнэт үйлдвэр, Дархны төмөрлөгийн үйлдвэр, Хөтлийн цемент чохоо, за хуучтаар бол Монроос цемент компаниудыг одоо Эрдэнэс Монгол нэгдлийн харьяалал шилжүүлсэн. За өнөөдрийн байдлаар бол эдгээр компаниудыг бол Эрдэнэс Монгол нэгдэл бол удирдах байгаа. За хувьцаа эзэмшигчдийн эрхийг одоо засгийн газар хэрэглэх газар бол хэрэгжүүлж байгаа. За энэ нэг асуудал байж байгаа. За хоёр дахь асуудал гэх юм бол бид уул уурхай бус компаниудыг 2025 оны 1 сарын 8-нд засгийн газрын шийдвэр гарсны дагуу Эрдэнэс Монгол компани бас нийтлэг байгуулад за төрийн өмчийн бодлого зотуудын газрын харьяанд байсан одоо 5 компаниг бол бид шилжүүлсэн байж байгаа. Тухайд бол Монголын төмөр зам, мэдээлэл холбооны сүлжээ тийм ээ. За тоос, газцаа зэрэг компаниудыг шилжүүлсэн байж байгаа. За энэ одоо бас хувьцаа эсвэрхийг хэрэгжүүлэх зэрэг засгийн газрын хэрэглэх газар бол одоо явж байгааг бол тавхан мэдж байгаа гэж. За зүгээр хөтөлбөрийн цемент чохооны одоо удирдлагын тухайд гэх юм бол хувьцаа эсвэрхийг хэрэгжүүлэгч буюу Эрдэнэс Монгол нэгдэл энэ одоо асуудлыг зохион байгуулах ёстой. Ер нь бол миний ойлгосноор бол энэ томилгоо төр томилгоо одоо хийгдсэн гэж би ойлгож байгаа. За засгийн газраас баталсан бол журам байдаг. За төлөөлөл үйлдвэрийн одоо гишүүд болон гүйцэтгэх удирдлагын сонгож чадруулах журам баг. Одоо энэ журмын хүрээнд бол аль бие осоор нээлттэй одоо гүйцэтгэх удирдлагын сонгож чадруулах зарлаад одоо энийг зогшроо дагуу явах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Засгийн газраас бас төрийн өмчийн компаниудыг үе шаттай 28 он хүртэл хөгжлөх юм хязгаарлалт баталсан шүү дээ. 26 онд тухайлбал одоо яг ямар компани хэдэн хувийг одоо хувьчлахаар гарав. За тэгэхээр бид өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль эрх зүйн орчны хүрээнд ажиллах хэрэгтэй тийм биз? Тэгэхээр өнөөдөр бол одоо төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг заасанчлан одоо бид төрийн өмчит компаниудыг өөрсдөө байгуулах, биржээр одоо хувьчлах буюу нээлттэй хувьцаат компани болгох. За энэ одоо үндсэн чиглэлийг хуулиараа бол засгийн газар өөргөн биелүүлээд их хурл баталдаг юм хуультай. Тэгэхээр энэнийхээ дагуу одоо ер нь бол чуулган дээр бол их хурлын гишүүдээс их санал гарсан шүү дээ. Үндсэн чиглэлийг яралтаа оруулж ирэх гэдэг асуудал. За ингээд бол бид бол одоо засаг дээр бол маш олон хувилбараар яг судалгаа хийсэн үрдүүдээр бол ер нь бол одоо 3 чиглэлээр үндсэн чиглэлийг бол одоо засгийн газрын хурлаар оруулаад засгийн газар дэмжиж их хуралд одоо яг шинэ оны босгон дээр шүү дээ тий. Чуулганаар хилцэх эсгийг бол одоо чуулганаар дэмжсэн гэж байна. За мэдээж тав одоо тэр одоо үндсэн чиглэлийг чуулганаар хилцэх хэсэг асуудлыг одоо чуулган хилцэж байгаа үедэр бол гишүүдээс гарсан олон одоо санал шүүмжлүүдийг бол тав мэдж байгаа бах. За ер нь бол одоо бас нэг ойролцоогоор 33 компани асуудлыг бид оруулж ирж байгаа шүү дээ.
дотроо бол 3 бүлэгт хуваагдж байгаа. За нэг нь бол одоо нэвэл товцоо гаргаж хөрөнгөний биржээр нээлттэй хувьцаат компани болгох 18 компанид жагсаалт гарсан. За нөгөө нэг компани бол шууд одоо дуудлагын худалдаагаар худалдах ийм одоо 6 компани 7 компани жагсаалт гарсан. За бусад нь бол одоо компаниудыг өөрчлөлт байгуулж нэгтгэж дийлүүлэх татан болгох чиглэлээр бол тодорхой тооны компаниудыг бол нэрийг бол оруулж ирсэн байдаг. Тэгэхээр энэ үндэс чиглэл бол ганцхан 2026 онд одоо хэрэгжих үндэс чиглэл биш юм аа. 26-аас 28 оныг дуустал хугацаанд хэрэгжих үндэс чиглэл. За бид их хурл одоо хаврын чуулган 3 сарын 15-нд нээлттэй хийх бах. Тэгэхээр хаврын чуулганаар бол бид үндэс чиглэлийг бол тал талаас нь их хурл чуулган одоо хилцчихэж бол батлах болов гэж бодож байгаа. Гол нь бас гişүүд хилцүүлгийн үеэр хэлээдсэн шүү дээ. Ардын намын дарга нар одоо хууль бус мөнгөө хууль ёсны болох гэж энэ төрийн өмчийг хувьчлах энэ асуудлыг оруулж ирж байна гэдэг ийм байр суурь илэрхийлж ирсэн. Энэ дээр одоо тухайлбал ямар тэдний одоо үггийг яхад одоо ер нь бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Монгол улсад бол өмч хувьчил гэдэг одоо процесс 1990 оноос үүдэлтэй явсан. За өнөөдөр бол үнэндээ бол өмч хувьчил Монгол улсад өрнөд одоо 35 орчим жил болчиход шүү дээ. Тэгэхээр мэдээж 2019 онд Монгол улсад засгийн газар өмч хувьчилтыг үнэлт өгсөн байдаг. Тэгэхээр бол ер нь бол өмч хувьчил хийсэн явуулсан явдал бол одоо бас Монгол улсад тодорхой хэмжээгээр бол бас үр өгөөж өгсөн. Мэдээж дунд нь бол алдаа одоо дутагдал зөрчил гарсан явдлууд бол бий. Тухайлбал та бүхэн мэдж байгаа одоо Метапас юу дархны төмөлгийн үйлдвэр хөгжлийн зэвэн жохоо бол 2015 онд бас л одоо ховчлогтой бол хууль бус ховчлт хийсэн гэдэг агуулгаар засгийн газар 2022 онд шийдвэр гаргаж төр буцаал явж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол одоо бас төр нэгтэлж үзэж байгаа. Нэгт асуудал. Хоёрдугаар ер нь зүгээр энэ хугацаанд бол 2019 одоо байгууллага аж ахуйн нэгжүүдийн одоо өмч хөвчлөлд хамрагдсан тийм ээ. Өмч хөвчлөлийн үнцэндээ бол 6 үнцэн чиглэл гаргаж явсан байдаг. Тэгэхээр нийт одоо өмч хөвчлөлийн үр дүнд тухайн үеийн одоо ханшаар бол 278 тэрбум төгрөг улсын төсөвт орсон одоо ийм тод судалгаа бол байж байгаа. За нийт одоо юу гэдгийг 78 аж ахуй нэгж байгууллагад одоо энэ өмч хөвчлөлд хамрагдсан ийм статистик үзүүлэлт байдаг л та. Тэгээд бол ерөнхийдөө хэрэгжилтэнд ойролцоогоор 35% байгаад байгаа. Тэгэхээр одоо бол үнэндээ бол төрийн өмчтэй бол төрийн өмч одоо оролцоотой давмгаалсан одоо хуулийн этгээд одоо 101 байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо компаниудыг бид тодорхой түвшинд одоо компаниудаа ангилд авч үзэх асуудлыг бол үнэн чиглэл тусгасан байж байгаа. Тэгэхээр ер нь бол бид компаниудаа ангилд авч бол үзээгүй ирсэн одоо юм байж байна. Тэгэхээр бол бусад оноо туршлагын аваад үзэхэд бол компаниудыг бол үнэндээ бол бид 3 бүлэгт хувааж авч үзэж байгаа. Юу гэхээр бол цэглэлээр жоохон харагдаж нэг нь бол үнэндээ бол одоо эхний бүлэгт бид ямар компаниг авч үзэж байгаа гэхээр стратегийн одоо ийм компаниуд их хамаа. За энэ стратегийн компаниуд бол төр өөрөө бол одоо 51-ээс багагүй хувийн оролцоотой байх шаардлагатай гэж л үзэж байгаа. За нөгөө нэг хэсэг нь бол цэвэр одоо бизнесийн зарчмаар явах ийм одоо төрийн эмчилгээ компаниуд байж байгаа. За энэ төрийн эмчилгээ компаниудыг бол одоо үе шаттайгаар төрийн хувийн оролцоо багасгах. За олон нийтийн оролцоо бол одоо нэмэгдүүлэх. За төр бол одоо юу гэдгийг одоо хамгийн ихтэй 34% оролцоотой байх ёстой гэдэг ийм зарчим байхыг хийж явж байгаа. За нөгөө 3 дахь одоо бүлэг одоо компаниуд бол ихлээр бол нийгмийн хариуцлага бүлэгж байгаа. Нийгмийн дэд үтс, нийгмийн үйлчлэгийн чиглэлийн одоо паблик ийм одоо компаниуд байж байгаа байхгүй юу? Тухайлбал та бүхэн мэдж байгаа шүү дээ. Бид 2022-оос 2023 оны үндсэн чиглэлд бол аз цаагийн 34% одоо хувьчлах буюу одоо биржээр олон нийтийн болоо гэдэг асуудал үндсэн чиглэл батлуулж ирсэн боловч тухайлбал 20 аз цааг одоо тус нь гаргана гэхээр бол зөвхөн нэг аз цаа гэхэл ойролцоогоо 1.5-аас 2 тэрбум төгрөгийн л одоо хөрөнгөтэй баланстай лимит компани байгаа байхгүй юу? Өөр авлага ихтэй тийм ээ хөрөнгө оруулалт ерөөсөө ороогүй. Тэгэхээр ийм компаниуд дээр сонирхогч этгээдүүд бол орж ирэх бол магадлал том бага байсан. Өөрөөр хэлбэл энэ үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд бол фейлдэх магадлал бол өндөр байсан учраас бид тухайн үед бол арга хэмжээ аваад 20 аз цааг нэгтгээд балансыг сайжруулах зорилгоор одоо нэг аз цаа нэгтгэл болгож өөрчлөлт болчихсон. Өөрөөр хэлбэл энд үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдсэн алхам байсан байхгүй юу? За тэрний үндсэнд бол 20 аз цагийн нийлсэг хөрөнгө нь бол 50 орчим тэрбум төгрөгийн одоо хөрөнгө активтай болсон л доо.
За гих мэтчлэн бид нар бол одоо үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор бол компаниудыг бол бэлтгэл ажлыг хангах ийм цогц арга хэмжээ авдаг. За ер нь үндсэн чиглэл баталгалтай гэхэлэр шууд одоо маргааш нь одоо ховжилчих асуудал явах юм шиг одоо манайхан бас уруу зүрх ойлгоод байгаа тал бий. Ер нь бол хамгийн багадаа үсэх юм бол 6-7 сарын одоо бэлтгэл ажил бол шаардлагатай байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бүх одоо яг нь үнэлгээ хөдөлгөөний аудит орлно. За дээрэс нь одоо Android компаниуд нь ажиллах жишээгээр бол одоо маш их олон үе шаттай арга хэмжээнүүд бол явагддаг юм аа. За компаниудын дийлэнх нь одоо ашиггүй ажилладаг бодиттэй. Тэгэхээр энэ компаниудын ер нь сарын зардал нь ямар байдаг вэ? Жоохон амжилт дунд одоо тооцоо мэдээж танаа. За ер нь ийм байгаа шүү дээ. Та бүхэн бол ер нь манад бол одоо тодорхой хэдэн төрлийн одоо бизнес явж шүү дээ. Одоо хамгийн одоо юу гэдгийг одоо орлого их олж байгаа. За тэр хэмжээгээр одоо цалигийнх нь одоо англи нь арай өөр компаниуд бол уулуурхай компаниуд бол тоглож байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж тэн дээр бол харилцаа эхэлдэг байна. За тухайлбал одоо мэдээлэл холбооны чиглэлийн компаниуд Монгол шуудан ч гэдэг компаниудын цалин бол бага шүү дээ. Үнэндээ сая 400-500 мянган төгрөг авч байгаа шүү дээ. Тэгэхээр бидний энэ одоо харилцаа адилгүй байдлыг одоо бас одоо цаашдаа бол анхаарч ажиллах юм зайлшгүй шаардлага бол байна. Төрийн өмчөд одоо уулуурхай чиглэлийн компаниудын захирал хэдэн төгрөгийн цалин авдаг. Нэг хэсэг нэлээд шөмжөлт агуулж ирсэн л да. За энэ бол одоо онцгой нөхцөл байдлын хөдөлмөрийн одоо контрактын гэрээ байгуулж ажилладаг. За бид бол өмнө нь бол контрактын гэрээн дээр бол олон одоо юу гэдгийг урамшуулал тийм ээ одоо зүйлүүд бол байсан. Өөрөөр хэлбэл одоо байр сууцаар хангах тийм ээ унаа тэргээр хангах за контрактаа биелүүлээд ажиллаа өгсөн тохиолдолд одоо орон сууцыг өөрөд нь өгч байдаг юм машин тэрэг гээл хангамжууд байсан. Тэрийг бол бид нар бол ерөөсөө контрактын гэрээнүүд бол бүгдийг авч хайсан. Одоо бол үндсэн цалин за тэгээд мэдээж ажлын үр дүнгээр бол урамшууллаа бодож авах ийм л хэмжээнд байгаа болохоос биш. Одоо бол юу гэдгийг босод бол нэмэгдэл хангамж ерөөсөө байхгүй. Дунджаар хэдэн төгрөгийн цалин? За ер нь бол одоо хамгийн өндөр цалинтай нь бол зүгээр Эрдэнэт дүүрдүүл Эрдэнэс одоо Монгол за Мондросит гэдэг ийм л компани байгаа. Тэг. Та нөгөө нэг удаа ингэж хэлжсэн шүү дээ. Манай газарт мэддэхгүйгээр нэг дарга сайд нь ингээд юу төрийн өмчт компани шинээр байгуулад манайх дараа нь байгуулагдсныхаа дараа мэддэг гэдэг зүйлийг хэлжсэн. За ер нь ийм зах замбраагүй байдаг. Ер нь ийм байж байгаа. Бид одоо хаврын жуулганаар хоёр чухал хуулийг одоо батлуулахаар ажиллаж байгаа. За тэр юу нэхлээ төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинжилсэн найруулга. За нөгөөх нь бол одоо анхдагч хууль болгож төрийн өмчийн компани буюу төрийн өмч компанийн бүтээмж ил төл байдлын тухай хууль гэдэг нэртэй одоо ийм хуулийг бол бид нар бол их хурлаар хаврын жуулганаар ярилцлаа оруулж батлуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хоёр хууль батлагдсаар та бидний яриад байгаа маш олон одоо эргэлзээд авсан асуудлууд бол эрх зүйн хувьд шийдэгдэх гэж ойлгож байгаа. За баярлалаа тань.